Presented by Social Pay. Brought to you by Kite Mongolia. Самт now EMAC гэдэг graphic artist, illustration гэдэг graphic designer-аар ажилладаг байгаа. Graffiti хийх 9 жил болж байна. Тэгээ TNMC бүлгийн шүү. Одоо болохоор ITC Apes болон их бит компани дизайнер ажилладаг. Манай crew болохоор TNMC буюу The Nasty Methods crew гэдэг. EMAC, Risky, Dasher, Saint2, Ice, TM гэдэг энэ 6 гишүүнтэй бүлэг байгаа. Одоо үүсгэн байгуулагдаад 8 жил болж байна. Анхлаар граффити сонирхож гисэн гэвэл баг 2002-3 оны үед тахаа. Анх нөө фристайл гэж сонин гардаг баг. Тэгэхэд л анх харж ирсэн. Тэгээд тэрний ардаас солонгот Missy Elite-ийн нэг construction юу л нэг тийм цомог ид. Тэрэн дээр ингээ граффитаар бичсэн. Тэгээд тэнцээс анхаарал тэгээд зураг зурх туртай тэгээд хип-хоп хөгжимсөд нийлбэр налангууд граффити авч таарж ирсэн. Анх зөвөр эхэлж байхад л ер нь хэцүү юм дөө граффитиг өөрийнхөө стайлыг болно. Тэгснэ эхлээд хийж эхэлж байхад мэдээж санхүүдлаас ингээл амар их зардалтай байдаг шүү дээ граффити чинь. Тэр нь л анхны үед л хэцүүсэх. Тэгээд анх зурж эхлэнгүүтс гудамжууд хүмүүс ингээл янз янзаар хэлээ л те. Дуртай нэг нах дургууныг нэдэг. Нэгс чинь ер нь бол будагнууд ингээ олддог нөө миа будагнуудаар хийдэг гэсэн шүү дээ. Тэр үед бол мэдээж юу их өөрсдөө скиллээр л тэр нөө миа будагнуудаар зурдаг гэсэн. Тэгэнгүүт одоо болохоор яг бус орнтой адилхан чанартай будагнуудтай болсон. Миа будгаар ингээ зурч чаддаг байсан юм уу да. Сайн будгаар зурхаар чаа мэдээж гарах юу их эцсийн бүтээгдэхүүн амар сайн гардаг болж тарсалгаар энэ бол хангалттай л хөгжиж байгаа гэж бодож байна. Граффити төрөл дотор болохоор илүү character талдаа буюу дүр талдаа илүү зурдаг байгаа. Мэдээж нөгөө граффити ч өөрсдийн tag, throw up гэдрээ үлдээдэг болохоор throw up бас ер нь нэг хэсэг нэлээд голчож идэг байсан. Ер нь граффити зурж эхлэхдээ эхлээ скетч гаргадаг. Хуучин болохоор дан цаасан дээр скетч гаргацдаг гэсэн. Тэгээд хан дээр тэрийг харж байгаа зурчдаг. Одоо болонгоос нь iPad ч юм уу шууд ингээд очин дээр очиод өөрсдөө скетч гаргаад хан дээр тавьж үзчих боломжтой болсон болохоор хвчлээ iPad дээр гаргаад байгаа. Гаргасан скетч яг гаргахын тулд хан дээр эхлээд масштаб маяг юмнад өөрсдөө скетчээр гаргаад тэгээд падн дээрээс масштабаа харуулаад зурчдаг болсон байгаа. Хан дээр скетчээ дахиж болгоно. Тэнгүүтээ эхнээс нь дүүргэлтэй игээд. Гэтэ хүүний дараа л өөр идэх хэл та. Жишээ нь би ихэд шилдээ ундрах юм бол шилдээ эхлээд хийчүүд аяга гоё буцаад ингээ надад өөрт амар урамтай санагдаад тий. Граффити хип-хоп соёл хоёрын холбоос ер нь л салахгүй байх л гэж би боддог. Ер нь ингээ масс төгсөө ойлголтоор бол граффити ч өөр хип-хопын 5 элементийн нэг гэж явдаг шүү дээ. Risk гэдэг нэг артист гэдэг байхгүй бас. 7 letter. Risk хэлж байгаа болохоор граффити бол попын нэг хэсэг бишээ. Өөр болохоор rockos гэх юм уу? Тим урсгалаас үүссэн гэж үздэг байхгүй. Илүү комик жоох ингээд их рок цомгууд ингээд cover march амар зурагтай байдаг шүү дээ. Тэрнээс үүссэн гэж үздэг. Гэтэ миний бодлоор бол яг хип-хопын л нэг хэсэг нэдэг. Яг ингээд хип-хоп хөгжим явал тэнцэн нэг би-бой бүжгэлж яадаг юм те. Тэнцэн нэг рэпер дуулаад иж хат. Граффити ажууд нь яг л ингээд төгс цогцдог шиг санагдав. За Монгол залуучуудын үндэслэх юм бодоод ямиг сайн баланс чаддаг чадвар авах хэрэгтэй бодож үзэж байна. Хуучнаас аваад шинээсээ бас нэг хэрэгтэй юм аваа. Тэр хоёр хосоо гоё ингээ fusion хийгээд чих юм а те. Тэг чадвал тэр аягүй үндэслэх хаа. Social Pay. So smart.